Ах トゥ найрамдалт харилцаатай дархуул улаан удгуудын хамтын ажиллагааны 59 жил энэ онд тохиож байна. Ирэх онд тохиох 60 жилээ гугтан дархуул аймаг цэцэргийн хамгийн газар Оросын улбаны улсын Бурайд улсын улаан удгуудын захиргаатай хамтын ажиллагааны сан жүчиг байгуулж гар үсгэж зурлаа. Хамтын ажиллагааны сан жүчгийг байгуулснаар хоёр хотын найрсаг харилцааг бэхжүүлэх эрх тэгш байдал болон харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нийгэм эдийн засгийн харилцан ашигтай хөгжлийг дэмжих юм а. Дархуул аймаг маань улаан уд хоттой найрамдал харилцаа тогтоосны 69 жилийн ойн энэ тэмдэглэлт түүхэн үйл явдлын өмнө Дархуул аймагын нийгмийн чиглэлээр за мөн улаан уд хотын нийгмийн чиглэлээр хамтран ажиллах санамж хүчгээ бид үргэлжлүүлэн гар үсгэж зурж байгаадаа таатай байна. Бид 8 жилийн өмнө 2018 онд Дархуул хот хамтран ажиллагааныхаа гэрээг үзүүлж байсан бол энэ гэрээнд тусгагдсан олон талт үйл ажиллагаа маань үр дүнтэй нөгөөтэйгүр хоёр хотын маань залуучуудын нийгмийн чиглэлээр ахиц гарсан ийм өөрчлөлт авчирсан тул бид өнөөдөр хамтран ажиллагааных гэрээг 5 жилийн хугацаатаагаар үргэлжлүүлэн зурж байна. Нийгмийн салбарт ялангуяа боловсрол, соёл, хүүхэд залуучуудын чиглэлээр бид хамтран ажиллагааныхаа хүрээнд олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлэн нөгөөтэйгүр шинэлэг байдлаар зохион байгуулахаар үзэглэлээ. 1967 онд Дархан хотын хувьд бол хамгийн анхны гадаад харилцааны хамтын ажиллагаа байгуулж ах トゥ гийн найрамдалт харилцаа тогтоосон хот маань энэ улаан уд хот. Энэ жил 59 жилийн ойгоо бид бүхэн тэмдэглэж байна. За эх оны хувьд бол бас түүхэн 60 жилийн ойг бид бас хамтран тэмдэглэж бас өргөн дэлгэр энэ хоёр хотуудын энэ соёл, урлаг, нийгэм, эдийн засгийн хөгжилд бас бодиттой хувь нэмэр оруулахаар олон ажлуудыг төлөвлөж ажиллаж байна. За өнөөдрийн хувьд бол энэ 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд соёл, спортын, нийгэм, эдийн засгийн өдрүүд маань улаан удад зохион байгуулагдаж байна. За эх онд бас Дархан хотод зохион байгуулагдахаар ийм төлөвлөгөөтэй бид бүхэн ажиллаж байна. Улаан удчууд маань, дарханчуудыг маань халуун дотно хүлээж авч за цаашлаад өнөөдөр бас бид бүхэн бодит нэг санамж жижигт гар үсгэж зурсан. Нийгмийн салбарт бас шин шатанд бас харилцаа хамтын ажиллагаагаа дэвшлүүлэх ийм бас санамж жижигт гар үсгэж зурсан ийм түүхэн өдөр болж байна. Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээс дөрвөл ерөнхий боловсролын сургуулиудын шууд харилцаа холбоог дэмжинэ. Үүнд хил заслын багш болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд багчуудад зориулсан сургалт зохион байгуулах, соёл урлагийн салбарт үндэсний түүх уламжлал, соёлын үеийг сурталчилахад чиглэсэн соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулна. Мөн гэр бүлийг хамгаалах болон хөгжүүлэх чиглэлээр зуны тусланд хүүхэд солилцооны хөтөлбөрүүдийг дэмжих, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд хамтран ажиллахаар болжээ. Энэ хөрш зэрэгэлдээ хотууд, улс орнуудын хэмжээнд бол олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж зөвхөн төрийн хэмжээнд биш, хувийн хэвшил, мөн хүүхэд багчууд, бусад бүх салбарт хамтын ажиллагаа өргөсөн ийм он жилүүд өнгөрлөө. Түүн дотроо хувийн хэвшлийг дэмжих, төрийн байгууллагууд хүүхэд багчуудаа ах トゥ хотуудын хүрээнд цаашдын түүхэн баталгаажуулах, түүхийн үн цэнийг ойлгуулах тал дээр ерөнхий боловсролын сургууль, багш, ажилтан албан хаагчид, эрүүл мэндийн салбар, хотын тогтчлт үйлчилгээ, хотын дэд бүтцийн байгууллагууд зэрэг үйл ажиллагаа нэгтэй байгууллагууд энэ хугацаанд цаг ямагтад цуг ажиллаж харилцсан нэг нэгэндээ мэдээллүүдээ өгч яг жинхэнэ ийг л зөвхөн цаасан дээр бичээд зөвхөн хотын удирдлагууд харилцаад явах биш, яг энэ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд ингэж хамтарч ажилласнээр энэ харилцаа бол тийм амьд бодиттой байсан гэдгийг илэрхийлье. Гэрээнд заасан нэг хэсэг нь залуучуудын олон нийтийн байгууллага, оюутан болон ажиллагч залуучуудын зөвлөл, сайн дурын байгууллага хоорондын шууд харилцаа хамтын ажиллагааг дэмжинэ. Жишээ нь залуучуудыг хотуудын нийгэм эдийн засгийн соёлын амьдралд оролцуулах, сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжин ажиллахаар тусгажээ. Энэхүү санамж бичиг нь 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх чиглэлүүдээр хамтын ажиллагаа явуулж хоёр хотын ах トゥ гийн харилцааг шинэ түвшинд гаргахад залуусын оролцоо чухал гэж онцолжээ.